Ер нь бидний энэ үндэсний хэмжээнд улсын хэмжээний бодлого бол эрүүл ирээдүг бий болох гэж байна. Тэр ажлыг хүрээнд өнөөдөр манай улсад өмнө байж байгааг хийгдэж байгаагүй тархи хөргөх эмчилгээний аппаратыг бид нар шинээр нэвтрүүлээд эмчилгээ нь одоо шинээр нэвтрүүлж байна. Ингээхийн тулд бид нар өнгөрсөн 5 сарын хугацаанд боловсон хүчнүүдийг нь Шанхай, Тайван хотуудад сургаад тоног төхөөрөмжийнх нь одоо хөрөнгө оруулалт худалдаа авалтыг хийгээд өнгөрсөн 7 хоног суурлагдаад эхнээсээ одоо тусламж үйлчлэгийг хүүхд үзүүлээд эхэлж байна. Ингэснээрээ юу гэхээр бид нөгөө бүтэлт нөгөө тархины хүчил төрөгчийн дутагдлаас болж үүдэлтэй үүсдэг эмгэгүүд тэр дотроо одоо манайхны хамгийн сайн мэдих энгийн хэлээр бол нөгөө унал таталттай болдог гол шалтгаан болсон энэ өвчнийг эмчлэхэд унал таталттай болохгүй байх сэргийлэх талын хамгийн гол аппарат тоног төхөөрөмж хамгийн гол эмчилгээ өнөөдрөөс эхэлж гин гэсэн үг. Ингэснээрээ бидний гол барьж байгаа нэг өвдснийхэн дараа эмчилдэг биш. Унал таталтай хүүхдүүдийн ийм эмчилгээний асуудлыг одоо анхаарахаас гадна тэр яаж унал таталтгүй болох вэ, сэргийлж ямар эмчилгээ хийх вэ гэдэг бүх зүйлийг нэвтрүүлж байгаа. Нөгөө талаас бид нэр хүчил төрөгчийн дутагдaltaй одоо энэ дутуу төрөлтүүдийг яаж бууруулах вэ? Энэнийг гол үүсгэж байгаа шалтгаануудыг яаж ярилцах вэ? Энэний гол шалтгаанууд чинь өөрөө бас тодорхой өндөр нөлөөлөлтөй агаар орчны бохирдол одоо хоол хүнс, чимт хичээлийн дутагдал гэх мэт тодорхой шалтгаанууд байгаа. Эдрээс бид нар яаж сэргийлэх вэ гэдэг энэ бодлогуудаа, цогц бодлогуудыг бид нар хийж хэрэгжүүлж ирээдүйн болсон хүүхэд залуучуудаа нэгдүгээрт эрүүл байх, хоёрдугаарт өвдсөн тохиолдолд төрөхт нь бүх өвчлөх эрсдэлтэй өвчлсөн эмгэгүүдийг нь онцлоод эрсдэд нь эмчлээд явах юм бол бид нар цаашдаа одоо хөдөлмөрийн чадвар алдалтай одоо насан туршийн өвчин эмгэгтэй байх зүйлүүдээс бид нар сэргийлж чадж байна. Энэ зүйлүүдийг бид нар сайн нэвтрүүлж эрүүл үндэстэн болох, эрүүл Монгол хүн бий болох үндэс суурь эндээс тавигдана гэж харж байгаа учраас бид нар энэ нэрааруу чиглэсэн бодлогуудыг маш эрчимтэй гэж. Тэрэндээ одоо нэран скрининг, нэран эрт илрүүлгийн тогтолцоог бий болгоод бид нар 5 төрлийн энэ эрт илрүүлгийн тогтолцоог өнөөдөр ер нь эхнээсээ хийгээд эхэлж байгаа. Зүрх судасны өөрчлөлт, нөгөө зулаан хоорж тархины ямар нэгэн одоо тархины даралт байна уу, ямар нэгэн одоо бидний ярьж байсан цист байна уу, ингээд тархины талын өөрчлөлтүүдийг үздэг. За дээрэс нь бол түнхний яхаг бол манай улсад ингээд ер нь тогтолцоо болцсон, байн үздэг болцсон. Ингээд бусад төрлийн одоо скрин хатаасан цусны толбороос бодисын солилцооны эмгээг үздэг. Энэ үндэсний хэмжээний тогтолцоог бий болох эхлэлүүд тавигдаад эхнээсээ бас аппарат тоног төхөөрөмжүүд, зүрхний гажиг илрүүлдэг пульс оксиметр, тусгай зориултын пульс оксиметрүүд манаас эхнээсээ орж ирээд эхэлж байна. Энийг улс даяар Улаанбаатарт байгаа 5 төрх авдаг эмнэлгүүдтэй 21 аймгийнхаа эмнэлгүүдэд сургалтуудыг ороод эхэлсэн, тоног төхөөрөмжийг ингээд нийлүүлээд эхэлсэн. Ингээд бид нэр одоо эрүүл үндэстэн болох тогтолцоо маань тавигдаад бодит үр дүнгээ өгөөд эхэлж байна л гэсэн. Бид нэраад чиглэсэн эрт илрүүлэг, сургууль суурилсан эрт илрүүлгийн тогтолцоо 6 наснуудын нүд шүд зүрхний үзлэг маань эхэлчихсэн. 80 гаруй хувьтай явж байгаа. Энэ маш их амжилттай явж байгаа. Ингээд бидний эрүүл ирээдүг бий болох ажил маань бодит үр дүнгээ өгөөд ажил хэрэг болоод эхлээ явж байгаа гэх баяртай байна. Бямбаярын үлзий шиг нийслэлийн ургаан амарч газрын нэрийн засгийн эрхлэгч, тархи хөргөх үндэсний багийн ахлагч. За тархи хөргөх эмчилгээ гэдэг бол хүнд бүтэлттэй төрсэн хүүхдэд хийгддэг эмчилгээ. Дэлхийн нийтээр энэ эмчилгээг хийж эхлэхэд бол 50 жилийн нэмрийг үзэж байна. За манай улсын хувьд бол хүнд бүтэлттэй төрснөөс ихсүүлээд одоо дараагийн хүндрэл гарах тохиолдлууд өнөөдрийг хүртэл байсаар ирсэн. Тэгэхээр хүнд бүтэлттэй төрсэн хүүхдийн 80% нь одоо хүнд хэлбэрийн үлдэцтэй буюу сэтгэц хөдөлгөөний хоцрогдолттой одоо унал таталттай юм үлддэг. 10-20% нь хөнгөн хэлбэрийн үлдэцтэй үлддэг. Хүн дэвтэр бүтэлтэй төрсэн хүүхдийн 30-аас 50% нь хүнд хэлбэрийн одоо үлдэцтэй, зөвхөн 10% нь эрүүл үлддэг. Тэгэхээр энэ маань өөрөө 10 сард хийсэн хүүхдийг тийм төрхийн хүнд бүтэлтээс болоод насан туршийн одоо хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадваргүй ийм иргэн болоход хүргэдэг. Тэгэхээр тархи хөргөх эмчилгээ маань бол хүнд бүтэлтэй төрсэн хүүхдийг амьдралын эхнийх нь төрөөд амьдралын эхний 6 цаг дотор бид нэр биеийн температурыг 33.5 градус хүртэл буулгаж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр тархи маань өөрөө бидний биеийн температурт буюу одоо хэвийн 36.5 температурт маш их хэмжээтэйгээр гэмтдэг. Энэ гэмтлийг бид нэр байхгүй болгохын тулд энэ аппаратыг ашиглаад 33.5 градус хүртэл буулгаж байгаа. Ингээд тархийг хөлдөөгөөд эхлэхээр тархины эсээ хамгаалаад үлдчихэж байгаа.
Тэгэхээр энэ бол маш нарийн эмчилгээ, маш одоо эрчим эмчилгээний эмчилгээтэй хавсран одоо хийгддэг энэ нарийн эмчилгээ мань байгаа. Тэгэхээр манай улсын хувьд бол 2022 онд эмч судлаагчийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Тайван улсад сураад ирсэн байгаа. За тэгээд эрүүл мэндийн сайдын санаачлагаар нэрийн өвчлөлийн дэглийг бууруулах үндэсний баг байгуулагдаад түүнээс хойш бол энэ аппарат тоног төхөөрөмжийг одоо бүрэн хангах, хүний нөөцийг бас өндөр хөгжилтэй орон зургах бодлого явагдсны үндсэн дээр одоо өнөөдөр бид нэр эмчилгээг эхлүүлэх юм боломж бүрдээд байна. Тэгэхээр бид нар гадаадын хөгжилтэй орнд сураад өндөр боловсрол эзэмшсэн ч гэсэн ирээд тоног төхөөрөмжийн хувьд бол дутагдaltaй улмаас хэрэгжүүлж нутагшуулж чаддаггүй ялж салбар. Тэгэхээр энэ удаад бол бид нар хүний нөөцөө сургаад шууд эхлүүлэхээр одоо бодлогын хэмжээнд бас ингэж аппарат тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгч байгаа нь одоо эмч хүний хувьд бол хамгийн сайшаалтай. Тэгэхээр нэрийн эмч болгоны одоо эрүүл хүүхдийг ээжд нь тэргүүлээд гаргах шиг жаргал хүн бүхний хүсэл тэр байдаг. Манай нэрийн эмч нар, нэрийн сувлагч нар одоо эмнэлгийн ажилчид юм. Тэгэхээр энэ мөрөөдөл биелж байгаа бас түүх өдөр болж байгаа. Тэгэхээр энэ бол мөрөөдөл биелж байгаа сайхан өдөр гэдэгтэй адилхан яг бидний нуруунд дээрээс тэр хэмжээний өндөр хариуцлага ирж байгаа. Тэгэхээр бид нар бол альч даамарч газар хүн турж байгаа бүх эмнэлгүүдэд энэ тоног төхөөрөмжийг одоо хүргэх эмч нарыг бүгдийг одоо энэ аппаратыг ашиглаад хүүхдийг эрүүл сарвал үлдээх энэ боломжийг сургахын төлөө тасралтгүйгээр сургалтыг дараагийн үйл ажиллагаануудыг бол явуулна. Чаашаа хэд гэж байгаа вэ? 100 биш гэдэг. Оны дараа дахиад 100. Маш багтай. Бид нэр зөвхөн температуруудаа тааруулаад өгнө. За тэгээд энэ температурын датчик мэдэрч байгаа нь төрсөн тохиолдолд бид дараагийн шатны өндөрлөөс сэргийлж энэ аппаратыг тооцоолж өгөх. Дараагийн хамгийн Иш үү тий? За. Одоо орлох. Иш үү тий? Маш өндөр үр дүнтэй эмч хэсэрга гэдэг чинь. Тэгэхээр эмч хэсэргаг манай улсад бүр бүрэн ингэж нэгтгэх шалтгаан бид нар бидний ажлын эхлэл гэдгийг маш сайн ойлгох. Бидний хийж бүтээж байгаа зүйл нас ороод байна гэсэн. Тэгээ ингээд нас орж байгаа хүүхдийн 71.2 нь эхний 7 хоног дотор эмдээд байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд одоо эрүүл Монгол хүнийг бий болгох энэ үндэсний хэмжээний тогтолцоог бий болгож чинь ганцхан зүйл нөлөөлөхгүй шүү дээ. Их эрүүл мэнд нөлөөлнө, орчин нөлөөлнө, наагарын бохирдол нөлөөлнө. Амар энэчээ тавигдана шүү. Энэний төлөө та бүхний хийж байгаа ажил учраас цаашдаа улам илүү хичээж богино хугацаанд хөдлөхгүй байна гэдэгт аюу харамсалтай. 15 жилийн өмнө Монголын технологийн хөгжил, өнөөдрийн хөгжил хоёр өөр шүү дээ, тий. Анд орохыг бодож байгаа. Өнөөдөр юу яа, одоо сайд болсноос хойш миний хувьд одоо Улаанбаатар орон нутгаар бодлогын хувьд бол 100% 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
эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайдыг барьж байгаа бодлого бол ерөнхий уурлах бол үндсэн бид нар одоо жирэмсэн нээжлэгч хамтын тогтцоноос бодлогоо эдгээр улсын зэрэглэлээр бодлого сайжруулах хэрэгтэй гэдэг ийм бодлоготой агуулгыг бүрдүүлж байгуулсан. Ингээд Иран төлөвлөгөөг хэмжүүлгээний баг байгуулах эрсдлээс нь хамгаалаад аль насыг эрсдлээс нь хамгаалаад өнөөдөр үр дүнгээ эзэлж байгаа. Энэс цааш энэ дорн хөрөнгөийнхөө ашиглалтыг бид яаж хөнгөн болгох вэ? Сайн ойлгох вэ? Энийг бол ганц яавны өдөртлөг эрүүл мэндийн байгууллагын өдөртлөг дижитал энэ технологийн нэвтрүүлж бид нар ард хэрэгцээ санхүүгийн зөв үр хөвгүүдийг бид нар агуулгыг тоглоо. Ямар нэгэн